Otaku Flow үзүүлж байна. Тийм ээ, бидний хамгийн хүсүүлээдэг энэ амьдралдаа бүхнийг захируулна Монхооны парт 7 ороход бэлэн боллоо. Хүмүүс бүр намайг энэ партиг л хийж өгөхгүй бол бүр алан шалан дээрээ толцсон. Комментод айгүйх битсэн байна. Түүнийг хараад суран зариг бас авлаа те. Бас баг зэрэг айц төрлөө. Ийм олон хүмүүс үлээсэн байгаад нөгөөтийн жоохон чанаргүй үйжүүл яана гэдэг бодол жоохон төрсөн. Тэгэд бас наадмын амралт сая төхөөд энийг бас хийж чадсангүй. Өмнө нь олонгууд хичээл сургууль гэсээр хөтөл бас хийгээгүй. Ер нь бол энийг нэг богино хугацаанд чилсээр дуусгах чи гэсэн бодолтой байна. Дараагийн партуудаараа шахаад одоо гарцсан байгаа хамгийн сүүлийн чаптер хүртэл бүгдийг тулгаад энийг хийгээд үзчихье. Тэгээ дараагаар нь партуудыг орж байгаа нэлээд цуглараад эхлэхээр нь дараагийнхаа партыг оруулъя гэдэг нь бодол төрж явж байгаа. Ер нь бол дараагийн нэг 4-5 парттай бол багтаад дуусгачихна гэдэг бол бодолтой байна. Юу аах вэ? Нэг 100 хэдэн чап шүү дээ. 100 хэдэн чапс чи бас нэлээд орч юм уу? За яах вэ? Тэр ч яах вэ? Манхванд арцгаая. Гинт Френтиа та явах хэрэгтэй бололтой. Та миний ажид хитрхи удаан байлаа. Үүнийг сонссон Кариг нэрхэм гайхаж. Би ямар нэгэн буруу зүйл хийгээ юу? Ференти авахаа. Хэрвээ та намайг танд үйлчлэхэд дутууд улмаг гэж үзэж байгаа бол би илүү хичээнгүй ажиллах болно. Улам хичээнгүй суралцаж туршлагач илүү хуримтлуулна. Тиймээс гуй намайг битгий халааж. Үгүй. Надад биш Ламбардид. Чи Ламбардыг гэр бүлээс огцрох хэрэгтэй байна. Миний 11 насны төрсөн өдөр удахгүй болно. Бидний худалдааны холбооны төлөвлөгөө удахгүй эхлэх гэж байгаа. Тиймээс чамайг бэлтгэлийн базаас нь дээр байх гэж бодсон юм. Яахаараа чи тэнэг зүйл боддог байна. Би чамайг юугээл хайчна гэж бодох уу? Би чи их хосгүй ухаантай нэгэнд үйлчилдэг юм болохоор түүнийг дэмжихээр хангалттай ур чадваргүй байх вэ л гэгээс имэж явуулдаг хүндээ. Үүнийг харсан манай Ференти яах инээсэглээл ингэж байгаа юм шүү дээ. Манай хүн ч угаасаа нэг тийм хосгүй ухаантай гэхээсээ илүү нэг удаа амьдраад үзсэн хүн шүү дээ. За, Каригны бизнесийн ур чадварыг бол гайхамшигтай гэдэгт нь хэлж болно. 3 жилийн хугацаанд тэр хид хідэн хувцсны дэлгүүрийг бие ямар ч асуудалгүй үйл ажиллагааг нь явуулсан. Үнэн түүний ур чадварыг баталж байгаамаа. Тийм байхад би эвгүй гэж түүнийг ийм амархан явуулав гэж. Ямартай ч та босноо. Хэрв хин нэгэн харчихвал эвгүй юм болж магадгүй. Ингээ байж итэл гаалаахан буюу Ферентигийн аав гэл сандарцаа орж ирдгээ. Тя гээл. Бурхан минь ээ та хөлөрч гисэн байх шүү дээ. Яасан бэ аава? Тя, үннээсээ шүү. Аав нь гавьяаны одонгоор шагнуулахаар болчихлоо. Энэ юу болсон бэ гэсэн чинь эзэн хааны ордонд 3 хоногийн дараагаар гаалаханд шагнал гардуулахаар энэ болчихсон байдгаа. Түүний хувцсны дэлгүүр нь улс оронд том гавья байгуулсан. Ядуу болон дунд зэрэглэлийн хүмүүс хувцас авч чадахгүй байх үед манай хүн хувцсыг маш хямдталтайгаар үйлдвэрлэх боломжтой болгосноор улс орондоо хэрэгтэй зүйл хийсэн гэж юу н харагдаж байна л гэсэн үг. Үүнийг сонссон Ферентиа Галах хоёр ч бөөм баяр. Улс төнгөсний баярын өдөр нь тэдэнд хаанаас цол гэх юм уу, тийм медальч гэх юм уу нэг зүйл өгнө гэдэг нь бол тодорхой болдгоо. Манай хүн жидвэрийг хараад "Аава та үнэхээр гоё байх болноо. Би таныг үнэхээр дэмжинэ" л гэсэн утгатайгаа гэлээл. За ингэ байж итэл үйл явдал өвөгийн офис руу шилжнэ. Тэнд юу болж байгаа вэ гэвэл эзэн хаан байсан ч гэсэн иймэрхүү асуудлыг хэдхэн хоногийн дотор шийдэж чаддаггүй юм байна л та. Гэтэл эзэн хааны ордон сарын өмнөөс л ийм зүйл хийхээр төлөвж байсан болж юу тараад байна гэсэн үг. Ягаад гэвэл эзэн хаан шууд пит пад гэж шийдвэр гаргацдаггүй. Тэгээ тийм болохоор ч удаанаар шийдвэр гаргадаг. Тэгээ энэ мэдээллүүдийг болохоор өвөө эргцүүлж гайхаад байгаа юм л да. Ямар шалтгаанаар гаалгын шагнал өгөх гээд байна, тийм ээ? Улс төр гэдэг чинь давхар эртэ хутгал гэсэн үг. Нэг тал шагнал өгж байгаа л нөгөө тал заавал нэг юм хартсан л байдаг юм да. Тэгээ тийм зүйлийг л анзаархад байна гэсэн үг. Ер нь бол энд нэг 4 том гэр бүл байгаа даа шүү дээ. Манай Ламбарди гэр бүл энэ салаад энэ 4 том гэр бүл байгаа даа байхгүй юу? Хойд зүгийн Иван гэр бүл, өрн зүгийн Агнес гэр бүл, дорны Люмен гэр бүл, мөн өмнөдийн Сершау гэр бүл гээд нийт 5 том гэр бүл. Тэднээс хамгийн том нь бол Ламбарди. Тэг үлдсэн 4 нь бол адилхан 4 гэр бүл байгаад байгаа юм. Тэг хамгийн сонирхолтой нь энэ удаагийн баярч ёслол бөөнөрөө тохиролцсон юм шиг хурж ирж байгаа мангар том гайхалтай үйл явдал байхгүй юу? Тэг манай театр болонгод эргэцүүлж байгаа юм л да. Бэлэн хувцсны дэлгүүр амжилттай сайн явж байгаа. Дээрээс нь мөнгөний урсгал сайн эргэлдэж байгаа болохоор түүнд хүмүүс газар нутаг өгөөд нэг гүн мөнгө ч юм уу тийм жижиг гэрцэг ч юм уу нэг тийм цол өгдөг вэ гэд бодож байгаа юм. Харин мань галагын чад яавал олонний өмнө бие зүв авч явах вэ гэдэг зүйлээрээ бодоол шагналаа аваад бүхийчээ шагналаа авах уу гэдэг дээрээ л хөргө толгойн хэрэгцэл байж байгаа юм л. Сандарсан байгааг нь мэдсэн манай тя. Энэ үнэхээр чухал үйл явдал учраас би ямар нэгэн хөөрхөн зүйл өмсөх хэрэгтэй гэж нь бодож байна. Тэгсэн чинь гаалаахан чи шанет давгагчийнхаа өгсөн хувцсыг өмсчүү чи. Чам таалагдахгүй байгаа мó тэр хувцс нь? Үгүй ээ. Би чин гаалахны хүүхэд болохоор гаалахны хувцсны дэлгүүрийн хувцсыг өмснө. Гэхдээ тя эзэнт гүрний цэнгүүн шүү дээ. Чи арай жоохон онцгой юм өмсч болохгүй мүү? Аваа. Та надад таны хувцс
таалагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хорвоо ертөнцийн дээрх хамгийн ер бүсийн гой харагдах зүйл бол таны өмсөж байдаг таны хийсэн хувцас шүү дээ аваа. Үүнийг сонсоод гаалахан чинь миний охин ч ямар ч үзэсгэлэнтэй ямар ч хөөрх юмтэй гэд. Манай хүн чинь болонгот энэ маркетингийн аргаар ашиглах гэдэг юм л та. Олонний нүдэн дээр гаалахны хувцсны дэлгүүрийн хувцсыг өмсөж харуулснаар олон хүний анхаарлыг татна. Тэгээд худалдаа авалтыг бас сайжруулна. Манай хүн чинь ийм л бизнес ухаантай юм байдаг. Харин энэ явдлын хажуугаар манай орхигдсон ханхүү орж ирдэг. Бүхийх гэсэнтний хэрэггүй орж ирээ суучих. Чамайг сүүлийн үед сэлмийн урлагаар хичээнгүүлэн хэрэглэж байгаа гэж сонссон. Багш чинь чамайг энэ байдлаар бол хэдэн жилийн дотор авраагаа улам хөгжүүлж магадгүй гэсэн. Тэнийг юм алган дээр нэлхэн байгаа зүйлийг ч анзаарч чадахгүй. Тийм байж яаж эзэн хан гэдэг байна. Би авраагаа сэрээцэн гэдгийг энэ мэдэхгүй л байгаа бол. Инэрэнгүй сэтгэлд аавын чинь хуваар хичээл зүтгэлийг чинь үнэлж шагнал өгөх болно. Хоёрдугаар ханхүү энэ бол тушаал 3 хоногийн дараа зохион байгуулагдах улс тунгасны баярын ёслолд оролцоход бэлд. Чи надтай хамт явах болно. Хаан энэ угаараа ямар нэгэн зүйлээр сэтдсэн байгаа нь тодорхой байдаг л да. Юу вэ гэвэл Агнес гэр бүлийг дарах гэж 2 дугаар ханхуг ашиглаж байгаа юм. Ягаад гэвэл түүний хатна нь хитрхи даам гараад томроод эхэлсэн. Түүний гэр бүл илүү хүчтэй болоод байгаа. Тийм учраас тэднийг дарах хамгийн сайн арга бол хаан ширээний залгамжлагч ганцхан 1-р ханху биш шүү гэдгийг ойлгуулах явдал. Манай 2-р ханхуч хааны далд санааг мэдж байгаа болохоор одоохондоо ард түмнийхөө өмнө зогсох хэмжээний хангалттай бэлэн болоогүй байна. Үүнийг сонсон хааны царай зөвх хийгээл явчихдаг. Яагаад гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Одоогийн 2-р ханху болохоор яг өмнөх хааныг санагдуулдаг. Өмнөх хаан болонгуудаа одоогийн хааныг харчаагүй амтан хэрвээ би өөр хүүхэдтэй байсан бол чамаа хизээч хаан болохгүй байсан гэж юу хэлж ийсэн. Ер нь бол тэр ааваасаа өнгөтлөө хайдаг байсан юм байлаа одоогийн хаан. Тэгсэн чинь өөрийнх нь хүн өөрийнх нь автай нь адилхан царайтай. Бүр адилхан мэдрэмж өгөхгүйтэн уур амьсгал өгдөг. 2-р ханху өөрийгөө бүү их юмд бод. Чи өөрийгөө татгалзах байр суурин дээр байна гэж бодоо юу. Энэ жилийн улс тунгасны баярын ёслолд хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм. Мэдээжийн хэрэг эзэнт гүрний 4 том гэр бүлийн тэргүүнүүд. 3-дугаар Дамбардич мөн энэ дэрнэ. Мөн түүний 2-дугаар хүн болох Гаалахан одон авахар юу болж байгаа. Бодоод байх нэ түүний охин сүүлд харснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч гэж. Охин нь хэрхэн том болсныг харах юмсан. Түүний насыг бодож үзвэл түүнийг Астанад танилцуулах нь зөв сонголт гэж юу бодож байна. Гэдгийг сонсоод манай 2-р ханхуч би оролцсноо. Дана гэдэг нь юм байсан мэгс чинь 1-р ханхуч шүү дээ. 1-р ханхуг хамгийн том өрсөлдөгчөө гэж бод. Дээр нь түүний хамгийн хайртай эмэгтэйг түүнтэй сүү тавилах гэдэг болохоор манай хүн чи яаж зөвшөөрөх вэ? Харин энийг болонгуудаа хаан арийнхандаа мэдээг байгаа. Астанагийн нэрийг сонсоод уурлаад байна гэдэг бодлоор хандаад байгаа байхгүй юу? Манай хүн яг үндэ тягаас л болж тэгж уурлаад байгаа юм шүү дээ. Астана бол тэр нэг том хамаагүй. Чи бодож байснаас минь илүү надтай адилхан юм. Юу? Тийм ээ чи надтай хамт оролцсноор эзэн түүний бүх ард иргэдэд Астана бол миний хүлээн зөвшөөрч дэмждэг цорын ганц ханху биш гэдгийг ухаарах болно. Ойлгосон бол явж бэлтгэлээ базаа. Улс тунгасны баяр дээр хаан ширээний төлөөх хүчинхөө нэр төрийг бүх гутаа гараа да. Хаан ширээг хүсэмжлэх нь эзэн хааны гэр бүлийн байдал тавилан. Тэр ч үнээс зугатаж чадах. Эзэн хааны гэр бүл болоод Ламбарди гэр бүлийнхний хооронд хийсэн гэрээгээр жулааг арыг чинь хамгаалж байгаа. Чиний хувь тавилан чинь тодорхой болсон. Гэхдээ чиний оршин тогтнол яаж л Агнес гэр бүлийг сандаргаж чадаж байгаад л гол учир. Мөн эмх замбраагүй байдал миний эзэнт хүрний хааны байр суурийг улам бэхжүүлэх болно. Ханхууч хар ирчээрээ гарч явлаа. Түүний хойноос зарцсан. Эрхэмдээцээ та яарлгүй явал та. Эзэн хаантай та юу ярьсан болоод ингэж их хуурлаад байгаа юм бэ? Улс тунгасны баярын ёслолд оролцох ёстой болчихлоо. Каул бэлтгэл базаагаатах. Эрхэмдээцээ гэхдээ энэ юу ёслол яриад явчихваа? Эрхэмдээцээ коридороор ингэж гүгээд байвал унчхан шүү дээ. Ер нь санаа зовоод байгаа бол манай хүн чинь өмнө байдггүй тийм тайван хүн байсан. Тэгсэн чи одоо мангар ирчтэй хурдан гүйж мүгээл хүний анхаарлыг татаж матаад байгаа байхгүй юу? Манай хүн чинь ер нь бол мууртай биш баярлаад байгаа юм л. Ягаад гэвэл театр уулзж байна гэдэг. Энэ үйл явдлын дараа нь 3 хоног өнгөрдгөө. 3 хоногийн дараа баярын ёслол эхэлдэг. Энд бол мангар урт язгууртнуудын хүсэг тэргүүд ингээд чигсаад байж идэг. Харин яг энэ үеэр болохоор манай Ламбардигийн хүсэг тэрэг бүх хоочрыг дайраад орж ирдэг. Ягаад гэвэл нөгөө хэдээс хамаагүй илүү өндөр түвшний гэр бүл гэдгээр нь л харуулж байгаа юм. Тэгэл эхлээл Рулак бууж ирээл, тэгээ Гаалахан бууж ирээл. Хамгийн сүүлд бяцхан гүнж болох Тяг болгож ирж байгаа үйл явдал олон нийтийн анхаарлын төвдөртнөө. Дээр нь Тягийн өмссөн байгаа хувцс нь олонний
олонний анхаарлыг бол пик гэж татдаг байгаа. Ер нь бол ямар ч нэр хүндтэй язгууртнууд урт дарааллаар ер нь бол ордог. Тэгэхэд бол эзэн хааны гэр бүл болон Ламбарди гэр бүл энэ огт үйлчилдэггүй. Шууд л давшаал ороод ирнэ. Нөгөөдөл чинь болонгод арай дээд зиндааны охин байна да гэдэг нүүдээр бүгд үзэл манд. Манай хүн ч гэсэн бас гүнж байгаа өст. Үнэн хөөхөө овцолж мовцолцсан. Бас хараад байгаарэ. Өвөөн ч гэсэн хөөх. Хэрвээ чамайг ийм өөрхөн байгаад байгаа болохоор хүн амьд өдөөдөө чи шууд цохиод авчих. Өвөнд арын данаа л гэж. Манай өвөөдөөс өвөөн ч гэсэн бас охинд аим юм аа аим. Тэгээд бид нэр жослолт орж эхэлдэг. Жослолт оронгууд тэр 3 хүн дээр бүх хүний анхаарал татагддаг. Тэгээ манай хүн чинь энэ жослолт орохоос өмнө айгүй хэмжээний хүч хөдөлмөр зарцуулсан. Энд нь бол Ролел гэдэг нэг юм байсан шүү дээ, нэг эмэгтэй. Өөрийнх нь зарц. Тэгээ тэр нь болонгууд Каригны дүү байсан да. Тэр чин болонгуудаа манай хүнийг үнэхээр цэмгэр харагдуулахч мангар хичээсэн байгаа нь анзаарагддаг. Ч манай хүн чинь олонний анхаарлыг өөртөө татж байна да гэж бодол бүгд л аавлуу анхаарал татдаг. Аав нь ч гэсэн бас үнэхээр царай зүс сайтай хүн байгаад байгаа шүү дээ. Одоо би эрэгтэй хүн байж эрэгтэй хүнийг царайлаг мухагийн ч бас ялгах нь бас хайшаа юм тийм ээ. Одоо өгтөд бол нилээн крашалдаг юм шиг байлээ дээ. Таан чи хүүхэдтэй хүн шүү дээ. Тэг яа. Манай хүн чи өөрийнхөө бүх анхаарлын гол төв байна гэж бодож итэл аавлуу бүх анхаарлыг арччихсан. Манай хүн чи нэг тийм тааламжгүй хүн шиг байж итэл гинт хатан хүрээд ирдэг. Бурхан минь ээ. Өнөөдрийн хослол дээрх гол дүр ирчихсэн бол та гэд зөвүүн инээнсэглээд гараад ирдэг. Сүүлд уулзснаас хойш нэлээд урт хугацаа өнгөрчээ. Ламбардигийн үнтэй бас гаалгахан ирхмээ. Ийм том үзэсгэлэн төгөлдөр сэнгүүн зохион байгуулж байгаад үнээсээ талархъя. Гэх мэт нэг элементарны үгнүүдийг бие биенлүүгээ шидэлцээд энэ дээрэлцээр нь өнгөрдөг. Тэг бос болонгууд Агнес болон Ламбарди хоёр чинь дайснууд биш үлээ гэсэн байдлаар хоорондоо шивнэлцэж байгаа нь мэддэгдэг. Ер нь бол Агнес Ламбарди хоёр чинь монголоор бол усын хурлын чуулган дээр хоорондоо ингээ хэрэлдэг, маргалддаг хоёр хүмүүс ер нь байсан гэсэн. Тэгсэн чинь одоо тэр хоёр хоорондоо маргалдахгүйгээр амар бие биентэйгээ эвтэйгээ харьцаад байгаа нь олонний анхаарлыг нь татж байна л гэсэн. Тэнгүүдээ хатан гинт ярианы ирчийг өөрчлөөд сүүлд харснаас хойш яасан том болоо вэ Ферентия? Хэдэн жилийн дараа нийгэм даяар үзэсгэлэнт Ламбарди авахаа хэмээн шуугах байхдаа баярлаа эрхэмдээдсэн. Энэ юугаа хийгээд тэнэгтээд идэв мө шаар бай. Надаар ямар нэгэн бамбаа хийсэн натай байна. Ламбардигийн хүүхдүүдийн гэрлэх хүнийг нилээн эртнээ сонгодог гэж сонссон юмсан. Харин тэр Ферентия та яах бол энэ юу гэсэн үг юм болоо? Ойлгож ядаад байх юм юу аах вэ? Энэ бол өөрийнхөө хүүтэй суулгах гэсэн нэлээр нь бачир аргана гэсэн үг шүү дээ. Манай Ферентия юу гэж юм жижиг шээжиг юмд орооцолдох уу? Харин энэ дээр бол гаалгахан бол амар хүн дээр хүлээж авч байгаа нь анзаарах. Харин өвөө нь бол мэрэгэн цэцэн хүн гэсэндээ миний оч зэнэр тэгэх шаардлага байхгүй. Тэгсэн чинь хатан ямар ч нөхцөл төвчээртэй хандлагт маш их баярлалаа. Би танаас бас их юм сурж байна шүү. Ер нь бол цаад утгаараа ямар ядаргаатай юм бэ гэсэн утгаар өвөөг нь хэлж ийна л гэсэн. Яг ингэ байж итэл манай ханхүү ороод ирдээ. Хаягдсан анхүү шүү дээ. Тэр царай зүс байгаа байдлыг харчаарай. Үнэн күүлээ барьж дийлэхгүй тийм хүн байгаа. Манай Фриз ч болонготой өмнө нь бусдын сүудэртэл дарагддаг тийм хүн байсан. Үйл ажиллагаа тэр нь оролцсон тун ховор. Энийн хамгийн гол шалтгаан юу байсан гэсэн Агнесийн гэр бүл хүчтэй байсан болохоор хааныг дарамтлаад мань Фризийг албан ёсны хүү биш мэтэр харуулах гэж энэ хичээдэг байсан. Тэрний гайн байж байгаа. Энэ бол эзэнт хүрэн хоёр залгамжлагчтай. Нэг нь Фриз, нөгөөх нь алдарт нэгдүгээр унтааж хоёр шүү дээ. Нөгөө тэнэг хүнтааж. Хатан болон Агнесийн хүсэл бол ойлгомжтой. Өөрийнхөө хүүг Агнесийн цусыг хаан ширээнд гаргахыг хүсэж байгаа. Хаан болонгууд юу хүсэж байгаа вэ гэвэл Фризийг ашиглаж Агнесийг дарж авах. Эсвэл арай зөөлрүүлэх гэсэн арга. За энэ ч яах вэ? Ингээ байж итэл Фриз гарч ирээд таг шууд улаан цай ширтээд эхэлдэг. Манай ширчин болонгууд өөрийнхөө бит хоёрыг таньдаг гэдгийг битгий харуулаарай гэсэндээ толгоос ихсрээд одоохондоо ойл уулзахгүй гэдэг энэ хэлцдэг. Хатан болонгууд энэ үед бол зэвүүцсэн байдалтайгаар харж бусадтай мэдлж байгаа нь анзаардаг. Хаанч гарч ирээд гаалгахан хэрхмээ таны шагнал өгнө гэж байна. Та энэ царайц чи яагаад ийм уруугар байдаг үлээ гэдэг. Ер нь бол гаалгахан тал татаад байгаа нь анзаардаг. Хаан ч ер нь бол бас тэнэг хүн бас биш. Мангар ухаалаг хүн байгаа нь анзаарагдаад байгаа. Ер нь бол язгууртнуудын хоорондох яриа нэг тэм жижиг шээжигэн болоод өнгөрнө. Энд бол хамгийн хэцүү өрнөж байгаа нь манай хатан царайн зэвх хийгээл өрнөд үжлэгээс гарч байгаа нь анзаарагддаг л да. Харин энэ үед Фризийг болонгуудаа өөртөө таньдаг битгий царайлаа гэж хэлчихсэн байгаа. Манай теач. Хаан ч ирээл манай театр ер нь танилцаал. Ер нь чи ч гэсэн бас гэрлэх нас чи ер нь болж байгаа юм байна шүү гэдэг тухай. Ер нь хэлж байгаа энэ жоох хүмүүсийг одоо яах ч тийм эрс суулгах гэдгийг бүүмэд одоо дээр үед л одоо тийм байсан юм байл үү те. Бүүмэд. Манай хүнийг таньдгийг мэдэхгүй болохоор энэ бол миний хоёр дахь хүү Фриз юм аа. Ойролцоо насных болохоор сайн танилцаад аваарэ гэж хүсэж байна. Манай хүн чи сайн жүжигч юм. Анх удаага л олж байгаа юм шиг. Сайн байна уу ихэм дээдсэ. Намайг Ферентия гэдэг.
Тэгсэн чинь нөө фризийн болонгот амар хүмүүс шиг хүүдээ өнцгөр. Фриз вирчур дэлгүүри гэдэг нь бий байна. Танилтай танилцсан да. Үнэхээр баяртай байна. Тэгээ манай галагын чин болонгуудаа дараагаар нь шагналаа авдаг. Энэ нэг нутаг дэвсгэр ер нь бол оноож байгаа. Энэ бол фишринг гэдэг нэг жижигхэн тосгон гэх юм уу? Голын дэрэгдэх тийм жижиг тариалангийн бүс нутгийг манай аванд хариуцуулж өгдөгөө. Тэгээ хаан гарч ирээд энэ мөчөөс эхлэж Ломбарди галагхан фишер нутгийн эзэн боллоо хэмээн орилдог. Хүн болгон гайхсан байдлаар хүлээж аавна л да. Энэ бол шагнад нь ер нь бол онцгойл гэж ер нь тооцогдож ер нь болно. Уг нь ихэвчлэн иймэрхүүдүү том гавья байгуулсан зүйл дээр алтмалт өгөөд шийдээд өнгөрчдөг байсан бол харин энэ баатарч биш хинч биш нэгэн газар нутаг өгнө гэдэг бол бүр фишер гэдэг нэг өөрийнх нь галахны ээжийнх нь дүүн болох нэг фишерийн гэр бүл гээд байгаа. Тэгээ тэднийх нь өөрсдийнхөө газар нутгаас хүнд эзэмшүүл гэж зөвшөөрч гинэ гэдэг амар сонин асуудал байхгүй юу? За тэр ч яг уу манай хүн өөрийнхөө шагналыг авахтаа ойлгомжтойгоор баярлалаа. Тэгээ дээр нь гайхсан байдалтайгаар хүлээж авнаа. Тэр үед өөрийнх нь нагад зэгч гэж юу хэлж болох юм ихтэй. Алга ташаад өнгөрдөг. Бусд хүмүүс олонгуудаа тэр алга ташилтыг амар сонин хүлээж авдаг бол манай гаалаахан бүр хөлн чичирцгэн хүлээж авч байгаа нь анзаардаг. Тэ олонгууд иймэрхүү зүйлээс айхаа ер нь болчихсон. Энэ шир гаш үү дээ. Мэдээж талархаж байгаа нь сайн хэрэг байна. Гэсэн чинь манай гаалаахан нагад зэгчээ гэдээ удаад гайхчаардаг. Энэ нэмэгтэй болонгуудаа ер нь бол загварын чих хандлагыг тодорхойлогч өмнөд нутгаас ер нь гаралтай эмэгтэй байгаа. Энэ бол өмнөд нутгийн хамгийн том язгууртан. Энэ бол дөнгөсний би фишер гээд андуураад хэлсэн байлээ шүү. Энэ бол Сершау гэр бүл гээд. Эзэнт гүрний хамгийн үржил шимттэй бүс нутгийг эзэмшдэг. Тэгээд ихэнх ургацал энэ чинээс гарч ирдэг байгаа юм. Гол төлөв эрхэлдэг бизнес нь болонгуудаа өмнө зүг рүү урсдаг Нокта гээд амар том гол байдаг. Тэрний тусламжтайгаар газар тариалал эрхэлсэн газар тариалангийнхаа үр шимээр амьдрдаг хүмүүсийг хэлж болно. Тэгээ тиймдээч аваа мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийг байдаг. Тэгээ манай галагын чинь ч гэсэн сэргэлэн Ферентиа нагад зэгчтэй минь мэдлээрээ гээл мэдлүүлээл. Манай Ферентиа ч гэсэн санаа зовх юм бүү. Нагад зэмээ тантай мэдлжилж байна. Жилээр ер нь өнгөрдөг. Ер нь бол дөрвөн том гэр бүлийн өрхийн тэргүүний хувьд ганцхан эмэгтэй өрхийн тэргүүн байдаг. Тэр нь болонгодоос өмнө зүгийн Сершау гэр бүл. Бусд нь бүгд эрэгтэй толгойтой. Энэ болохоор ганцаархнаа эмэгтэй толгойтой гэр бүл гэж ер нь хэлж болно. Тэгээ ер нь бол хоорондоо уулзаад жижиг шижиг юм ярилцдаг л да. Галагхан энэ чиний охин байж болох ч гэхдээ энэ бас Берсиктэй төстэй юм а гэд. Берсик гэдэг нь бол хэн бэ гэвэл Галахны ээж буюу манай Ферентиагийн эмээ нь ууш хараад. Тэгээ манай хүн чинь болонгуудаа Ферентиа бол надаас 100 дахин илүү хүн байгаамаа гэж ер нь хэлсэн чинь чамайг аавна гэдэг мэдж байгаа ч гэсэн над охиноо гайхуулах хэрэггүй гэдэг энэ гэр бүлийн жижиг шажигээрээ болоод ер нь бол өнгөрдөг. Ер нь бол энд нэг амар том юм болоод байгаа нь анзаарагдаад байгаа юм л та. Ер нь бол эзэнт гүрэнд эмэгтэйчүүдийг өрхийн тэргүүн болохыг хориглодоггүй ч бас дэмждэггүй байхгүй юу? Тэрнээс болоод ер нь ихэнх овгуудын толгойн дандаа эрэгтэйчүүд байдаг. Харин Сершау гэр бүл ганцаарх нэмэгтэй хүн үнийг бүдэрч гинэ гэдэг бол тэр эрэгтэйчүүдээс давсан хэмжээний чадварлаг хүн гэдгээ баталж харуулж байгаа юм. Манай Ферентиагийн ер нь бол одоогийн зориодогоо байр суурь болохоро яг л энэ нэмэгтэй шиг Ломбарди гэр бүлийн өрхийн тэргүүн болохыг хүсэж байгаа юм манай хүн. Манай үнийг үлэр дүрэл авдаг хүн гэдэг нь хэлчих болно. Харин нөгөө үнийг би танад хэлсэн шүү дээ. Загварын чиг хандлагыг тодорхойлогч айгүй гой загварлаг хувц өмсдөг эмэгтэй гэдээ хэлсэн. Тэгээ манай хүнийг харсан даруйда чи хөхөөрдөм даашин зүмсжээ гэд. Тийм ээ, энэ бол миний аавын минь өдөр болохоор би аавынхаа дэлгүүр царайг даашинс дээр жоохон гоёл чимэглэл хийгээд өөрөө өмссөн юм аа гэд. Чи өөрөө даашинчаа цэмгэлсэн гэж үгүй гайхаж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ бол амар чухал үйл явдал болохоор алгасч ч болохгүй л дээ. Ягаад гэвэл манай хүн ирээдүйд болох загварын чих хандлагуудыг мэддэг. Тэгээ энэ загварын чих хандлагыг оруулсан хүн бол түүний нагад зэмээ нь шуураад байна гэсэн үг. Манай хүн ч албаар өөрийнхөө хувцсныхаа үзүүрт Сершау гэр бүлийн хоргыг хийж тэг 3 жилийн дараа гарч ирэх загварын чих хандлагыг 3 жилийн өмнө хийчихнэ гэсэн үг байхгүй юу? Энэ юу гэсэн үг гэвэл бусдаас рүүлээд алхачихж гин гэсэн үг. Хамгийн загварлаг хүн болж харагдана л гэсэн үг шүү дээ. Тэгээ түүнийг харсан Сершау гэр бүлийн тэргүүн ер нь бол гайхамшигтай байна л гэж хэлээд дөнгөн. Яг ингээд байж итэл гаалахантай ирээд хүмүүс бизнесийн тухай ярилцсан л да. Нагад зэмээ болонгуудаа манай торгыг хэрэгэлсэн болохоор чи манайхтай маш сайн зөгцөж байна гэж би харж байна гэд. Ер нь бол хамтарч ажиллах тухайга хэлж байгаа юм. Харин яг ингээд байж итэл нэг өвгөн гарч ирэнгүүтээ тэр даашинз дээрх үний тэтлэл бол Иван гэр бүлийн уурхаан эрдний чулуунууд да. Гэ байж итэл хажинаас нь үгүй. Түүний даашинзны захыг чимгэлсэн тэр хорн дорнод нутгийн онцлог юм аа. Энэ нь юу гэсэн үг гэвэл ийм олон материалыг оруулж байгаа манай хүн бүгдийг нэгтгээд хувцс
хийгээд өмсцэн л гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэний тусламжтайгаар манай гаалахны бизнес илүү дээшээгээ өндөр дэшээ мандах боломжтой болж байна. Манай хүн чинээс нь ашиг олно гэдэг тодорхой. Ягаад гэвэл охин нэмч. Тэгээд манай хүн Лорелтэй нийлж яаж хувц чимгэсэн тухай үйл явдал гардаг. Тухайн хүний ямар мэдрэмжтэй байгааг Лорел ер нь шүтэж байгаа тухай л нөгүүлдэгтэй. За энэ хэсгийг ингээд ер нь алгасъя дөө. Нэх хэрэгтэй ч хэсэг биш. Эцсийн солигдоход манай хүнийг нэг гар шүүрж аваад өөрлөгөө татдаг. Энэ хэн байсан бэ гэвэл Фриз байдаг аа. Энэ хаана байсан бэ гэвэл амар романтик сарны гэрэл тагтан дээр манай хүнийг татаж гаргаж ирсэн байдаг. За энэ үйл явдал болохоос өмнө яг юу болсон тухай хэсэглүгэ арцгаая. Ер нь сүүлийн 3 жилийн хугацаанд гаалахны дэлгүүр дэндүү амжилттай ажиллаж энгийн иргэдийн салшгүй нэгэн амьдралын нэг хэсэг болсон байдаг. Эзэн хаан ч түүний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч аавд нь буюу гаалаханд шагнал өгдөгөө. Амжилттай өргөн хүртээмжтэй тэгээд хямдхан бизнесийн сүлжээ бол гаалахных байсан. Тэр илүү дээд тансаг болгох боломжтой байсан ч тэгээгүй. Тэр энгийн иргэдэд хувц өмсөх боломжийг бүрдүүлснээрээ бусдаас илүү онцлог байсан. Тэгээд бас мань Ферентиа өөрийнхөө өмсөн хувцсыг гаалахны брендийн нүүр царай болгож ашиглаж байгаа юм. Олон нийтийн цэнгүүн дээр ашиглаж байгаа. Энэ ч гэсэн бас бизнесийн давхар нэгэн арга. Тэр нь энэ анхаарлыг Сершао гэр бүлийн тэргүүнийг оролцуулах гэсэн арга байсан. Энэ бол бусд нь огт мэдээгүй манай үний өгөө шиг ер нь өмгчж байна л гэсэн үг л дээ. Тэгээ хүн болгон гаалахантай ирж уулзалдаж бизнесийн талаар ярьж нэг Керриgan эрхэм тэр үед олонний анхаарлын төвд орцсон байсан гаалахан дээр хурж ирээд анхаарлын царниулахад тус олж өгдөг л дөө. Тэгэхгүй бол манай хүн чинь хүнтэй ч өлегтэй ярьж чадахгүй асар олон хүмүүс бүчиж аваа салахгүй байгаа. Тэгээ манай Ференти болгон нүдэрээ төхөөлний яриаг чааш нь түлхцүүлэхэд туслаад өгөөч ээ. Тэгээд Сершао гэр бүлийн тэргүүн бодоод байхад танхимын энэ хэсэгт томчууд л байна. Чи үйдэхгүй байна уу Ферентиа? Ийм арга хэмжээнд ирэх боломж тийм ч их гарахгүй. Яагаад энэ хаваар жаахан алхаж болохгүй гэж өөрийнхөө насны найзтай болох чинь туславал ямар вэ гэж хэлээд төвшүүлэн зайлуулна гэдэг шиг чимээг өгөн чи зайлаад өгөө чи олдоод өгөө автэ чи мэрья гэсэн утгатай юм хэлдэгэ. Сершао гэр бүлийн тэргүүн галах хоёр ярьж үлддэг. Танай охин үнэхээр хөөрх юм аа. Тэгсэн чи манай хүн чи тийм байгаа өстө нахад зэгч манай охин үнэхээр хөөрхөн байгаа өстө. Хувцсаа өөрөө гоёж байхыг харахад дэндүү ухаантай бол. Аав шигэ биш бололтой шүү. Нахад зэгчээ та намайг юу гээд байгаа юм бэ гэхээр бүгд л тяг надтай адилхан гэдэг юм. Чам шиг зөөлөн сэтгэлтэй хүн болгон байдаггүй. Тэр хин нэгэнтэй адилхан гэвэл тэр өөрийнхөө ээжтэй л адилхан байдаг баха. Ээж нь л ийм хүн байсан байлгүй. Нэрийн Шаун баха. Ээжийнх нь нэр гэхэд манай хүний толгойд Ферентиагийн ээж зүрс игээд үзэгдээд өнгөрдөг. Би үүнийг миний охин учраас хэлж байгаа юм биш. Тэр бол гайхалтай үг. Жишээ нь та харсан байлгүй дээ. Тэрүүлж магтахч тийм сайн зүйл биш шүү гаалах. Чамайг ийм том ажил эхлүүлж байгааг хараад зориг орсон бололтой гэж бодсон ч чи өрдөн адил зөөлөн хിവэрэ байна. Тэр тусмаа насанд хүрчихсэн байсан ч шийдэмгий бос байна. Наталигийн чи бүх сул талыг өвлөөд авчихжээ. Натали гэдэг нь түүний дүү нөхгүй юу? Нага зэгчийнх нь. Буюу гаалахны ээж. Чи нэр шанатын хүүхдүүдийг гинт халуурсныг сонссноо? Энэ хоёр ихэр халуураад энэ цуглаанд ирж чадаагүй юм байлээ шүү. Энэ бол хоёр ихэртэй холбоотой гэхээс илүү өөр нэгэн гэр бүлийн асуудлаас болоод ирч чадаагүй байх нь боломжтой. Тэгээд дээр нь визийн гэр бүл бас ирээгүй. Энэ болонгууд ойлгомжтой атаархснаас болоод ирээгүй тодорхой. Тэгээд танай гэр бүл чи яасан ялзарчихсан юм бэ? Ахын дүүгийнхээ амжилтанд тэр атаархна гэдэг чи юу гэсэн үг вэ? Би ер нь мэдэн дээ. Визийг багтаал тийм амнанда бүх чихрийг жигчээд бусдад өгөхгүй гэж гүрийдэг хүүхд байсан. Энэ би хамгийн сайн санаж байна. Би одоо өмнөд нутгийн эдлэнд очих байна. Жиж гисэн наттай зүгээ бол зүгээр. Юу гэсэн үг вэ гэвэл сая авсан газараа очиж тэгээд сая явсан газар чинь болонгод гол мөрөнтэй үр тариа ургадаг аа. Гэр бүлээрээ амьдрахад бол тун хангалттай. Ер нь бол гаалахны өнгөрсөн амьдралын нөхцөлд анзаарагддаг. Манай хүн чинь багасаа л юмны хойн суудаг, бусдаас айдаг, юм байвал хуваачих гад байдаг дэм төрлийн хүн байсан. Тэгээд бас энэ арай ингэж хоорондоо болоод өнгөрж их хугацаанд Сершао гэр бүлийн санаа бол шууд мэдэгддэг л дээ. Дараагийн хувцсныхаа дизайнд манай торгыг ашиглаарэ гэд. Их бас тарилангаас гадна торгоор алдартай газар шүү. Хүмүүсээ бас анхаарал авчна үз. Яг энэ үед манай хүн бүгчин агаараас холдох гээд танхимаар сэлгүүцэж алхдаг аа. Төв бос юм эргэцүүлсэн шигэ алхаж байтал дөнгөс хэний сцен буюу манай хүний гараас нь аваад татаж ордог хэсэг гардаг аа. Сайн уу тя.
Тэ чи намайг цочоочлаа штэ. Уушлаарай. Гэхдээ хүмүүс биднийг харвал чиний хувьд асуудал үүсэх байх гэж санаа зовоод дараагийн удаа үйлчлэгчээр гарын альчуур юм уу? Ямар нэгэн тэмдэг зөөлгөж байгаарэ. Манай хүн ч угаасаа тийм язгуурчны юм мэдэхгүй болохоор ийм жижиг шижиг мэдэхгүй л дээ Фриз. Бага байдал нь ч гэсэн амар дөлгөөхөн гоё асуудаг байгаа шүү дээ нэрийг хараад байх нэ. Ирээдүйд бүр гоё юм болох болно. За ингээд өнөөдрийн партиг дуусгая. Хэрвээ бидний дэмжмээр байвал дэлгэсэн дээр харагдаж байгаа данслуу донешн нэлгэж болно. Тэг хамгийн гол нь лайк сабадарга битгий мартаарай.